Улсын их хурлын өргөдлийн байнгын хорооноос ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтөд холбогдуулан иргэд төрийн бас байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар мэдээлэл авахар хилцүүлэг зохион байгууллаа. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг улсын их хурл 2012 онд баталсан ч байгаль орчин аялал жуулчлалын яам уг хуулийг хэрэгжүүлэх журмыг батлаагүйгээс 6 жилийн туршид хууль хэрэгжээгүй. Үүний улмаас улсын төсөвт 5.4 тэрбум төгрөг төвлөрүүлж усны нөөц чанарыг хамгаалахад зарцуулах боломжийг алдсан. Түүнчлэн улсын хэмжээнд байгаа нийт 130 гаруй цэвэрлэх байгууламжийн талаас илүүгийнх нь үйл ажиллагаа доголдол эвдрэлтэй байгаагаас жилд 120 сая гаруй шавметр бохирос байгальд шууд хаягдаж туул хараа орхон хангал зэрэг голуудыг ихээр бохирдуулж байна. Тэгэхээр энэ ус бохирдуулсан л бол одоо төлбөр төлөх нь одоо энэ зарчмын асуудал. Энэ дээр одоо санал ихтэй байна. За сая Бат баясгалан дарга ярьлаа, тэр усыг бохирдуулсан усыг стандарт хэмжээнд нь одоо төв зөвлөх байгууламж нийлүүлж ивэл бас хөнгөлөлт эдлүүлнэ. Ийм одоо заалтууд бас орж ирсэн дээр баг. Энэ байгаа ч баг. Тэгэхээр энэ машин угаалгын газар, за энэ бусд одоо энэ химийн хортой бодисууд нийлүүлэх газруудын дундын цэвэрлэх байгууламж гэж нь зайлшгүй байдгийн байна бусд улс орнуудад. Бид нар өнөөдөр яагаад ингээ мулгай амьдарч байгаа гэхээр газрын гүнийхээ усыг зах замбраагүй хэрэгэлдэг. Энэ дуусахгүй битээр ашигладаг. Энэ л одоо бидний том алдаа байна. Цэвэрлэх байгууламж, харьгаа цэвэрлэх байгууламж бол дундын цэвэрлэх байгууламж гэдэгтэй явна. Тэгээ энэ бол одоо усургийн удирдах газрын нийслэлийн өмчт үйлдвэрийн газар гэж явж байгаа. Тэгээд энэ бол түүхэндээ бас нэг аж ахуйн нэгж рүү бас шилжиж байсан байлээ. Тэгээ одоо бол энэ хууль хэрэгжээд ирэхлээр одоо мэдээж энэ чинь бол их хэмжээний төлбөр ногдчихно. Тэгэхээр дундын цэвэрлэх байгууламжтай байх уу, дангаараа бусд нь өөрөөр одоо төрөний арьс сэрний хоёр үйлдвэр шиг тусдаа цэвэрлэх байгууламжтай байх уу гэдэг нь бол зах зээлийнхэн хуулиар явах алхалтай. Олон улсын эрдэмтэд судлаачид ойрын жилүүдэд манай улсын ундны усны нөөц хомсдох эрсдэлтэй байгааг хэлж байгаа. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь бүх иргэн аж ахуйн нэгжид хамааралтай. Усыг бохирдуулсан хэмжээний хэрээр төлбөр төлдөг тогтолцоог нэвтрүүлэх юм. Гэхдээ байгаль орчинд ээлтэй эко технологиг ашиглаж усыг дахин ашиглах саарл усны технологиг нэвтрүүлсэн бол бага төлбөр төлдөг байхаар зохицуулах юм. Манай үндсэн суур үйлдвэрч нөрөө мал аж ахуй баггүй. Бид нар одоо 65 сая гаруй малтай. Ноос, ноолуур, арьс, шир, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн бүгд манай үндэсний үйлдвэрлэлийн гол бараа бүтээгдэхүүн. Тэгээ эднийгээ ус ашигласны төлбөрөөр ингээд нам зохион гаачих юм бол цаашдаа яах вэ? Хоёр дахь нь энэ алт олборлогчтой яах гэж байгаа юм. Тэд нар чинь жинхэнэ бохирдуулагч нар шүү дээ. Голыг бүр ингээд өнгийн хөвгдсөн зүгээр шороо урсан явж байгааг бид нар мэднэ шүү дээ. Энэ нэмэлт өөрчлөлт өөрө бас амьдралд нийцэхгүй яг аж ахуйн иргэдийн нуруунд дээр илүү дарамт өгчөөд харин уулуурхаа арьс шир гэдэг юм уу эднэргээ ингээд өөр маягаар явчихад байгаа юм биш үү гэсэн болгоомжлох байл да 50-60% бууруулж оруулж ирж байгаа шүү дээ. Шинэ техник технологиг ашиглаад усаа хяналттай л бөгөөд зохистой ашиглаа гэдэг шаардлагыг энэ хуулийн маань үндсэн концепц юм. Дээр нь өмнө нь ерөнхийн нэг стандартад байдаг байсан бол тэр бохирдуулагч бодисынх нь хэмжээнээс хамаарат төлбөр нэмэгдэж байгаа юм асуудал. Энэ хуулийн бас энэ хоёр шалтгаан нь юу гэхээр хааж боохоос илүүтэй аж ахуйн нэгжид сонголтыг өгч байгаа. Үнэхээр олон жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулна гэж байгаа бол усыг дахин ашигладаг технологиг нэвтрүүлчихээ. Алт үйлдвэрлэгч холбооны олборлогч холбооныхонтойгоо одоо 2 удаа аль биесээр уулзсан. Байгаль орчны тухай хууль, ашигт налтын тухай хуулийг дагаж мөрдөж ажиллаа. Усыг дахин ашиглаа гэх. Усыг хамгийн ихээр бохирдуулж байгаа хүчин зүйлс бол уул уурхайн компаниуд, эдгээр компаниудаас усны төлбөр авахгүй мөртлөө малчин тариаланчдыг ус бохирдуулагч хэмээн төлбөр ногдуулах нь зүй ёсонд нийцэхгүй байгааг иргэдийн төлөөлөл хэлж байсан. Хилцүүлгийн үр дүнд хуулийг сайжруулах зарим зүйл заатыг тодорхой болгох шаардлага үүсэж байгаа тул өмнөх алдааг давтахгүй тулд өнөөдрийн хилцүүлгээс засгийн газарт зөвлөмж хөргүүлэхээр шийдвэрлэсэн юм а.